Улсын прокурорын байгууллагаас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа прокурорын цам 2016 шатрын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд спортын мастер 2, спортын дэд мастер 6, бусдын зэрэг цалтай тамирчид байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь хүн төрөлхтний зөвний 31 дахь олимпийн наадам зохион байгуулагдаж байгаа жил болж байгаагаараа ихэнх онцлогтой байна. За Монгол улсын ерөнхий прокурор 2015 онд тушаал гаргаж жил бүр 8 сарын 14-ний өдөр прокурорын албаны өдрийг тохиолдуулан прокурорын цом юм нэртэй шатрын уламжлалт тэмцээнийг зохион байгуулах шийдвэрсэн. За энэ жилийн тухайд бол 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. За энэ жилийн тухайд бол өнгөрсөн оны үед бол нэлээд өргөн хүрээтэй. Тухайлбал хуулийн хэлтийн байгууллагын нийт 12 байгууллагын 40 гаруй шатарчин тамирчид оролцож байна. За үүнээс бол 20 орчим спортын өндөр зэрэгтэй шатарчид бол тоглож байгаагаар онцлогтой гэж хэлэх гээд. Цаашид дээрх тэмцээнийг уламжлуулгын зохион байгуулж, тэмцээн уралдааны төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Муу улсын чанартайгаар зохион байгуулж, хөдөө орон нутгийг хамрах төлөвлөгөөтэй байгааг дуулгаж байна.